Хай, өглөөний хүрээлтэй авъя. Өнөөдөр хүүгийн ангийнхан нь шинжлэх ухааны музей үзнэ. Тэгээд өдрийнхөө цайг өөртөө бэлдээд ирээрэй гэдгсэн. Тэгээд би хүүд сэндвич хийж өгнө гэд хэлсэн. Хүү маань тэгсэн чинь 2 хэсэг болгож зүчээр найздаа нэг нь найзтайгаа нэг цайгаа хувааж уuna гэд хэлсэн байл да. Тэгээд найз нь болохоор сүши авчирна гэсэн. Тэгээд дээрээс нь цүнхэнд нэг жоохон бичээн сүү хийгээд болчих واخ. Тэгээд сургуулаасаа нэг цаг автобусанд сууж очно гэсэн. Хүү маань машин цуглаар, удаан суглаар дотор нь мухаарчдیں۔ Би тэгээд өчигдөр яаж яагаад нэг эмэн сангаас дотор мухаар болдгоо чихний ард наадаг наалт өгдөө штэ. Тэрийг авсан чинь сэнгэнтгийг авчиж үнэргүүг нь авах хэрэгтэйсэн аахгүй юу? Тэгээд хүүгийн чихний ард наасан чинь сэнгэнээд байна гэж уурлал үлээ одоо тэгээд бүр доторын мухаар болчих үдэ гэж юу. Тэгээ онцгой хэл хуулаад авчаарай гэлтгсэн ш. Тэгээд гайг бах уу. Өнөөдөр миний биеийн бүтц амар сонирн болцсон юм шиг. Урт гартай болсон. Яагаад гэвэл өчигдөр йог хийжсэн чинь гэт өчигдрийн йог амар хүндэсэн юм аа. Багш одоо яатсан чинь бид нарыг бүр амар ингэ шахаад исэн байхгүй юу. Тэгэд бие чангал инг тинг шүрмсөө өргөх энэ төргээд амар хэцүү юм хэлгээд би тэгэд бүр амар чартаагаад исэн байхгүй юу. Тэгсэн чинь багш улам амар шахаад исэн. Тэгэд би бүр амар чичрээ салгалаа л тэгэл хийгээл чартаагаал хийгээд исэн. Тэгсэн чинь нэг юм байрлал дээр ингээд би яг унах гад ингээд сулрах гад байхлаар ингээд өрөө хит хүчилсэн чинь нүлбэс гарцсан байхгүй юу. Бүр уйлж мэлээ замир нийт тэгсэр нэг ингээд гүрээгээд ижсэн чинь багшууд одоо нөгөө гараа өрөг гэд за улам амар хүндрүүлээд тэгсэн чинь надаас бусд ангийнхан бүгдээрээ хийчихэр нь өргөх гэсэн чи чадахгүй тэгээд би суугаад ингээд унчиж байгаа байхгүй одоо нөгөө хүүхэд байрлалд тэгээд доошоо харцаа хөвччихсэн чинь багш ирэнгүүдээ амарх чагаа бол амарсан шиг амар гингүүтэй шууд нуруунд дээр гараа суудсан за амарч юм. Тэгээд бүр амар өвдөд за ингээ хамаг юм ингээ сунж байгаа штэ. Тэгээд багш юм яаж байгаа яг нөгөө өвдөнийхээ ясан тэгээд ингээд гарын алганы ясан бүртэл намайг бүр амар нухаад тэгээд ямар буу гэлтэй нь штэ. Тэгээд нэлээсээ шахуулсан. Тэгээд багшаар тэгээд шахуулсны дараа дасгал хийсэн чи амар сонио ингээд гар ингээд хөлнөөсөө хамаагүй илүүд авч маваад ингээд урт гартай болсон юм шиг санагдаад заяа. Багш одоо яач вэ намайг тэгсэн үү? Горил шиг болгоо хийцэн гэхгүй юу? Тэгсэн чи өнөөдөр бас нэгсэн үү? Өмнө нь хүрдгүйсэн газартаа баг хүрээд байгаа юм шүү гэхгүй юу? За тэрэн чашин гэтээ нэгсэн үү? Гар урт толцсон юм шиг санагдаад байна. Өнөөдөр 7 гэдэг чинь 14-нд энэ байраа хүлээлгэж өгөх ёстой. Тэгэд нөгөө байр руугаа бол хизээч хамаагүй орж болно уу? Угаасаа түлхүүр энтрээ аваад байраа хүлээж аваад гэрээгээ хийцэн байгаа. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд энэ гэрэхийн одоо зөөж чадах юмнуудаа зөөгөөд явна да. Яг хотхон дотроо нүж байгаа байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө асуудалтай биш. Ойрхон. Тэгээд 7 хоног байгаа юм чинь тэгээд өдөрт жоохон юм зөөж идэл. Гайгүй хаа нэг нөхөрт дараа ачаа болчихгүй л гэж бодоод байна шүү дээ. Гэтэ бас худлаа. Ялччгүй том юмнууд одоо хийвс өөр үедүүлээ. Галзуухны нэг шилэн аяга маяг тоогоо могооч бас зөөхөд хэцүү байдэн штэ. Гэсэн нэг тийм том юмнууд бол байгаа. Тэднийг бол нөхөрт нэг заванда оройдоо зөгөөд авах. Би хов ярих уу? Өчигдөр сонссон нэг ховоо яри за. Гэтэ нэг ховч гэжтэй зүгээр нэг хамт фитнест явдаг нэг ихч ярьсан. Тэр ихч болохоор амар хэмнээлттэй амар хөөрхөн ааштай за. Тэгээд фитнес нэлээд удаа ирэхгүй хажаад ирсэн байхгүй юу. Тэгэд яагаад ойр дээрээгүй ингэж тэгсэн чинь хөрхөн тэр ховыг ярьсан байхгүй юу. Тэр нь надад айгүй сонирхолтой санагцсан. Юу вэ гэхлээр тэр ихч болохоор одоо электрон барааны сэлбэгэд анги үйлдвэрлэдэг үйлдвэрийн дарга байхгүй юу. Үйлдвэртэй яа. Тэгсэн чинь нэг одоо салбарынхаа хүнээс бас нэг үйлдвэрлэлээ явуулах гал нэг мөнгө төгрөг аваад бараа бүтээгдэхүүн ингэж солилцсон нэг юм асуудалтай байсан байл да. Тэгэд нөгөө нэг хүн бас тэгсэн чинь гэрэн дээр хугацаа дуусаад нөгөө мөнгөө нэхээд тэгсэн чинь нөгөө нэг ихчүүд гаргаад өгчих мөнгө байхгүй болохоор за тэгвэл гэрээгээ ингээд өөрчилж ингэчээ тэгчээгээл ингээд яваад исэн байл да. Тэгсэн чинь нөгөө талаас нь одоо маф авчирсан гэдэг байгаа байхгүй юу? Их амар заа. Тэгэд би мафу гэдгсэн чинь надад маф гэхлээр одоо бүр одоо багтаа сонсч дуусан тэр Сицилийн маф, Орсын маф энэ төр гэл тийм амирын бидэг байх гэд би тэгсэн.
Тэгсэн чинь тэр их хэлэхдээ үгүй яг нөгөө хүн нь мөнгө зүгөө өгөхгүй ингээд тахлаар өөр хүмүүсийг үрж одоо урьхан цаашаамд өөр хүмүүсээр дарамтлуулах л гэж яриад аа. Тэгэд тэр их чиг нүүн хайрцажсэн бизнес хамтрагч нэгэд хүнээр дарамтлуулсан гэж аахгүй 3 удаа дарамтлуулсан гэсэн. Эхлээд нэг хэдэн хүмүүс компани дээр нэрчээд үйлдвэр дээр нэрчээд юм ингээл тэгэд би зоцсон юм уу гэдгсэн чинь зодоогүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгэд яасан тэд нэр гэдгсэн чинь үгүй ингээд үйлдвэр дээр одоо офс мос өрөөнд нь орж ирчээд тамхи татах, шүлсээ хаях, юм авч идэх гэд ийм үйлдэл гаргасан гэж байгаа байхгүй юу. Тэгэд мөнгө өг гэд тэгэд үйлдвэрээс нь өрөөнд гарахгүй мөнгө өгч чи эндээсээ гар гэд. Тэгэд цагдаа дутчих болдгүй мүү гэдгсэн чинь үгүй яг тэд нэр гар хүрхгүй байгаа. Зүгээр ингээд офс руу ингээд шүлс мүсээ хайцсан болохоор тим юм дээр цагдаа бол өөртөө хамаараа уучраа болцгээд их хвчлэн тэгээд салгачдیں۔ Тэгэхээс биш яг тэднэрт ингээд хэрэг тогтгүй юм гэд тэгээд аахгүй юу. Тэгээд нэг өдөр ингээд дарамтлуулаад өнгөрсөн гэсэн. Тэгээд дараагийн удаа ирэхдээ улам илүү хүнд мафийг явуулна гэд нөгөө хүн тэгсэн чинь их чинь таньдаг нөгөө хамтдаа цэргийн бэлтгэл хийдэг байсан хоёр дүү нэрсэн гэж байгаа байхгүй юу. За та хоёр хайртаа гэд тэгээд тэр хоёр нь яаж байгаа тарьсан гэсэн. Тэгээд дараа нь болохоор бас нөх ингээл амар юм харсан бас нэг хэдэг хэсэг хүмүүс ирэл ингээл нэг тэр талаараа юу нь ярьсан. Тэгсэн чинь надад бүр амар сонирхолтой санагдаад бүр амар санагдаад. Тэр их ч өөрөө гэхдээ бас нөө гадаад худалдаа харилцааны мэрэгчлэр төгссөн яг мэрэгжлийн дагуу тэгэл ажил хийгээл тэгэд яг нийгэмдэр болдог асуудлыг бүр яг ингээд нүүрэлдэж үүрч явдаг гэдгээрээ тэр их ч ингээд ярьсан юм болгоно бус биднэрт амар сонирхолтой байдаг амар хөөрхөн юм мундаг хүн шиг санагдаад идэв. Тэгээ нэг төрхөн эмэгтэй хүн гэхэд асуудлыг шийдэж ийн зоригтой байгаа нь бүр амар логик ч байд юм уу. Би л тэрэн дуртай. Гэхдээ тэр утгагүй гадаад гарч амьдрна гэсэн. Гэхдээ тэр их ч бас өөрөө хэлж байгаа байхгүй юу? Одоо ингээд ер нь хэдтийн тийм бизнес нөхцөл ер нь тийм авилга хэл хахуул бинээ ингэж дарамтлуулах ер нь гэхдээ тиймэрдүү бүх асуудлууд ч авилгаас л үүдэлтэй шудраг бус байдлаас л үүдэлтэй байгаа штэ. Тэгэд одоогийн удирдагч гарч ирснээс хойш ер нь тийм асуудал бараг л байхгүй болцсон. Амар багассан. Тэр ихч болохоор бүр багасаа яг ингээд бакалавра төгсчөөл ингээд үйлдвэр ажиллуулаад явсан юм байна л да. Тийм болохоор өмнө нь бол амар бэдэг байсан гэсэн. Ялцчгүй гинт ингээд дарамтлуулах, булаалгах, заавал ингээд мөнгөөр ярих, мөнгө өгөх авах гэсэн ийм асуудлууд ер нь нэлээд гараад идвэсэн. Одоогийн удирдагч гарснаас хойш ийм асуудал байхгүй шүү дээ. Ер нь бол маш бага болцсон. Тэр тусмаа Бээжинд аюулгүй юм хараагийн өндөртэй хотод бол одоо айгу баг гардаг болсон. Сая л харин нэг ийм асуудал болчлоо гэдгийгс. За ямар ч хамаагүй хүний, ямар ч хамаагүй ховыг ярьчлаа. За бай.